багшлах эрхийн сертификаттай багийн гишүүн савд багнаа дээш шекер талбар дээр хэрхэн ажиллах тухай орчуулсан 6 цуврал хичээлийг та бүхэнд төлөвлөж байна. 5 дугаар хичээл арилжаагаа хэрхэн хийх тухай 4 дугаар хичээлийн үргэлжил бөгөөд хэрхэн зар сурчлагаагаа тавьж өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг арилжах талаар яригдах болно. За дээш шекерт зар сурталчилгаагаа байрлуулах 2 дугаар ахлах руу оръё. За таны санал болгож байгаа бараа бүтээгдэхүүний параметрыг тохируулах хэсэг байгаа. Хамгийн түрүүнд та сурталчилгааныхаа эхлэх өдрөө сонгоно. Энэ бол таны зарын эхлэх хугацаа. Өөрөөр хэлбэл яг хизээнээс эхэлж таны зарыг нийт зарлахыг хүсэж байгаагаар сонгож байгаа. За дараа нь дуусах хугацааг сонгоно. За дээш шекерийн нэг дүрэн бол зарыг байрлуулах хугацаа ухаанлын 14 өдөр буюу түүнээс дээш байна. Энэ нь таны зар сурталчилгаа хамгийн багадаа 2-7 хоног байрлах ёстой гэсэн үг юм. За дараа нь хүргэлтийн аргууд байгаа. За энэ бол 3 сонголттой. Энэ 3 аргыг нэг нэгээр нь товчхон авч үзье. За эхнийх нь бол хүргэлтээ өөрөө зохицуулах гэсэн хэсэг байгаа. За энэ бол танаас купон авсан хүн таны зарласан утасны дугаараар холбогдож хүлээн авах хаягаа өгснөөр та бараагаа хүргэлт хийж өгнө гэсэн үг. За хоёр дахь нь бол дэлгүүр дээрээс авах буюу байрлал дээр очиж үйлчлүүлэх гэсэн сонголт байгаа. За худалдаа авахч үйлчлүүлэгчийг өөрийн дэлгүүр болон үйлчлэгээний газар дээр ирж үйлчлүүлэхийг хүсэж байгаа бол энэ хэсгийг сонгоно. За энэ нь бол шинээр нэгдэж байгаа дэлгүүр, офис, үйлчлэгээний газруудын хувьд үйлчлүүлэгчид татах маш тохиромжтой арга. За дараагийнх нь бол онлайн үйлчлэгээ гэж байгаа. За энэ хэсэгт интернетийн үйлчлэгээ багтана. За үйл хөдлөх хөрөнгийн юм уу вебсайтаас сурчлах гэж байгаа бол энэ хэсэгт орно. За та купоны хэрэглээний тал дээр маш ойлгомжтой нөхцөл тавих хэрэгтэй гэдгийг сайн анхаараарай. За тэгснээр таны сурталчилгаа зорилттой хүмүүстээ хүрч чадна. За дараагийн хэсэг бол үн хүчих хэсэг байгаа. Бүтээгдэхүүн үйлчлэгээнийхээ үндсэн үнийг бол евроор бичнэ. The clients would usually pay for your own or a similar product. Дараа нь хямдрал гэсэн The discount is not mandatory, so you can put a 0% in this deal. However, if you put a discount percentage, you will see the discounted price for value of the deal in euro right underneath the percentage bill shown in grey. After that, you need to set how many coupons you want to publish for sale. Зарах купоныхоо тоог оруулах гэсэн байгаа. Энэ хэсгийг заавал бүлэх шаардлагагүй. Гэхдээ бизнесийнхээ ачаалтыг хянахын тулд тодорхой хязгаартай купон зарахыг зөвлөдөг. За купоны хүчинтэй хугацаа гэж байгаа. Энэ бол купоноо хэрэглэх хүчин төгөлдөр хугацааг зааж өгнө. За энэ хугацаа нь бол ерөнхийдөө хамгийн багадаа 2-7 хоног байх ёстой. За эдгээр параметруудыг бүлэж дууссаны дараа за төлбөрийнхөө хэдэн хувийг онлайнаар хийх ёстой сонгоно. Үнийн тохируулах нь бол маш амархан. Үнийн дүнгийн хэдэн хувийг онлайнаар тооцохыг харуулсан тойрог байна. Тооцоход амархан болохын тулд OneCoin бол евро ханшийн харьцааг харуулж шууд бодолт хийхэд тохиолсон байгаа. Тиймээс 50% OneCoin-аар бодоход үлдсэнийг нь хэдэн евро болохыг автоматар бодож өгдөг. За дээш шекер талбар нь сурталчилгааны төлбөрийг хэдэн удаа хэр удаан хугацаагаар байрлуулснаар тооцож авдаггүй. Харин хэрэглэгчийн сэтгэл хангамжтай тулгуурлаж төлбөр авдаг. За төлбөр нь бол зарагдсан купоны тоогоор төлдөг. За сурталчилгааны энгийн үнэ нь купоны бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн 25%-тай тэнцэнэ. Гэхдээ та хэрвээ купоныхоо үнийг 100% OneCoin-оор төлөхөөр тогтоовол ямар ч төлбөр төлөхгүй гэсэн үг. Will give you a higher priority in the deals listing in the deals category page. Featured deals are also included in your weekly newsletter. You can run a featured deal with minimum 20% cash value of the coupon price. 50% cash value of the coupon price, will be charged as an advertising fee.
За энэ тохиолдолд жишээлбэл та 50 евро, за нэмэх нь 5 coin гэж одоо бүтээгдэхүүнийхээ үйлчлэгийнхээ үнийг зарлуул зарагдсан купон болгоноос одоо 25 еврог одоо сурталчилгааны төлбөр болгож авна гэсэн үг.